21 дэх бодлогын хувьд талуудын урт нь бүхэл тоогоор илэрхийлэгдэх тэгш өнцгтийн периметр нь 30 см гэсэн. За 30 см гэх юм бол яг уу гэхээр 30-ыг бид нарт 2 дуваахаар тухайн тэгш өнцгтийн маань урт дөрвөн хоёрын нийлбэр гараад ирнэ тий. 15 см бол урт дээр өргөнийг нэмэхээр гарч ирнэ гэсэн. За тэгэхээр талбай нь хамгийн их байх гэдэг. Тэгэхээр талбай хамгийн их байлгахын тулд ямар чанар байдаг вэ гэхээр урт өргөн хоёр ер нь бол хэрвээ тэнцүү байх юм бол талбай хамгийн их байж болно. За тэгэхээр 15-ыг бид нарт 2 дугаар бутархай тоогоор нь гэтэл бидний өгөгдөл дээр бүхэл тоогоор гэсэн. Тэгэхээр бутархай тоо байж болохгүй юм байна. Тхийн тул урт өргөн хоёр ойролцоогоор ер нь бол тэнцүү байлгадаг тэр дор руугаа түүх ёстой гэсэн. Тэгэхээр би эндээс ямар байж болох вэ гэхээр урт бол 8 см, өргөн бол 7 см байх юм бол гинчээ хамгийн их талбай гарах боломжтой гэсэн. Яагаад тэр 15-ыг 2 дугаар 7.5 бутархай тоо байж болохгүй бүхэл тоог өгсөн. Тэр одоо энийг ашиглаад бид нэр талбайгаа олох юм бол талбайгаар 8-ыг үржихэд 7 буюу 56 см квадрат гээд В хариулт гарч ирж байна. За 22 дахь бодлогын хувьд 10 ижил хулганы үн 6 ижил флашны үнээс 16,000 төгрөгөөр илүү гэсэн. За флашны үн 16,000 төгрөг юм бол 2 болгоно 2 флаш авахад хэдэн төгрөг төлөх вэ гэсэн. За нэг флашны үн 16,000 төгрөг юм бол нийтдээ 6 флаш маань хэдэн төгрөг вэ гэдгээ бид нэр олох боломжтой тий. 16,000-ыг 6-гаар үржүүлэхээр энд бол 96,000 гарч ирнэ. Гэтэл 10 хулган чинь 10 хулган болвол яасан бэ гэхээр тэр 6 флашнаас 16,000 төгрөгөөр илүү гэсэн баггүй. Тэгэхээр бид нэр энэ 96,000 дээрээ 16,000-ыг нэмээд өөр хэд гарах вэ гэхээр 112,000 төгрөг гарна. Энэ бол юу юм бэ гэхээр 10 хулган. Одоо эндээс бид нар хулганыхаа үнийг олж болно шүү дээ. Тэр 112,000-ыг 10-тай хуваагаад гэх юм бол 11,200 бол нэг хулганы үн гарч ирнэ гэсэн. За бид нар чинь 2 хулганд 2 флаш авах гэдэг байгаа. Нэг флашийн үн чинь 16,000, нэг хулганы үн чинь 12,000 юм чи энийгээ нэмчих юм бол 28,000 бол нэг хулганд нэг флаш болчихно. Тэгээ бид нэр 2 гээд ижилхэн байгаа учраас бид нар шууд 28,000-ыг 2-оор үржүүлж эсвэл тус тусынхаа 2-ыг олчоод хооронд нь нэмж болно бас тийм ээ. Тэгэхээр энд бол 56,000 төгрөг. Би энэ дээр өгөгдлөө буруу бичсэн юм шүү дээ. Нэг хулган маань 11,200 гэдгийг би 12,000-аар бодоо явуулчих. За 11,200 тэгэхээр биднэрт нийтдээ бол 27,200 төгрөг гарч ирэх байсан юм байна. Энэ болохоор нэг хулган нэг флаш. За ингээд энийгээ болохоор 22,000-аараа 2-ороо үржүүлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр 2 хулган 2 флаш гэсэн учраас тэгэхээр энэ 54,400 төгрөг гээд хариулт байна.